гэж дараагийн асуулт байсан баха. За ер нь бол техник эдийн засгийн үндэслэл биднэрт яаж боловсруулж өгч тэрүүгээр яаж ажиллаж төлөвлөж байгаа яг тэр хэмжээгээр бид хөрөнгө оруулалтын асуудлыг бүртгэж авч жилдээ ашиглах уулын ажлын төлөвлөгөөг нь тэр техник эдийн засгийн үндэслэл дээр яаж тусгаж өгснөөр нь уулын ажлын төлөвлөгөөг нь баталж өгч жилдээ хэмжээ явж байгаа. Тэгэхээр миний зүгээр ойлгож байгаагаар бол энэ бол 14 оноос 4 жилийн дараагаас эхлээд 8 сая тоннод хүрнэ. Эхнээс л 1.5-аас эхний 2 жилд бол 2 сая тонн жилдээ олборлно. Тэгээд 4 жилийн дараа сая тонныг одоо олборлох ийм хүчин чадалтай хүрнэ гэж л техник эдийн засгийн үндэслэлээр тусгасан байж байгаа. Нийт оруулах хөрөнгө оруулалт нь 275 сая Америк доллар хөрөнгө оруулалтаар энэ бол үндсэн одоо олборлолтын үйл ажиллагааг бол хөрөнгө оруулахаар тусгаж техник эдийн засгийн үндэслэлээр батлуулсан байж байгаа. Тэгэхээр энэ зэрэг ер нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5% хизээ хүрэх вэ? Хизээ стратегийн ач холбогдолтой болох вэ гэдэг асуудлыг бол техник эдийн засгийн үндэслэлээр нь зүгээр ингээд яг тэр 5%-аар нь ингээд харж үзэх юм бол 4 жилийн дараа одоо энэ стратегийн ач холбогдол болцохоор юм шиг мөнгөн дүнгээр зүгээр яг ордыг бол энэ стратегийн ач холбогдол бүхий орд болгохын тулд ер нь ямар шалгуур үзүүлэлтүүдийг бид наривчлан барих вэ гэдгийг ер нь эргэж хармаар юм шиг санагдаж байгаа. Зөвхөн энэ одоо нөөцийн хэмжээгээр нь бол тухайн үедээ харж байсан юм уу? Тэгээд тухайн одоо бүс нөөцөд дэд үдц яаж өгдсөн? Тэр үед хөшөөтийн одоо анхны тэр стратеги ач холбогдлын орд газруудыг жагсаалтанд оруулж баталж байх үед хөшөөтийн талаар бол ийм олигтой одоо гэрэл гөгөөтэй тийм төсөөлөл бол бараг байгаагүй шахуу. Одоо улсын төсвийн хөрөнгөөр хийж баталсан 22 сая тонны нөөцтөгөөс өөр тодорхой юм бол байгаагүй. Тийм учраас тухайн үедээ бол ороогүй байжээ. Одоо бол энэ одоо гадаадын зах зээл дээр гараад борлуулалт нь одоо хуцаа борлуулад мөнгө босоод ирж байгаа учраас л одоо стратеги ач холбогдолтой яаж хамруулах вэ гэдэг асуудлыг бол бид эргэж харах зүйтэй юм байна гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхдээ бидэрт тэр хөрөнгөний зах зээл дээр босгож байгаа хувьцаагаа босгохдоо тэнд гаргаж байгаа тэр мэдээллүүд бол өнөөдөр манай дээр ирүүлж байгаа тэр техник эдийн засгийн үндэслэлтэй холбоотой мэдээлэл хоёр бол хоорондоо их зөрүүтэй байгаа. Их зөрүүтэй байгаа. Тэрийг бол бид бол одоо хөрөнгөний бирж дээр тэгж гэдгээр нь өнөөдөр бид энд авч татвар хамааруулах ч юм уу одоо бусад юм дээр тусгаж авах шаардах боломж бол их муу байгаа. Яагаад гэвэл биднэрт ирүүлж байгаа техник эдийн засгийн үндэслэл нөөцөө олборлох одоо үйл ажиллагаагаа төсөл төлөөлж өгсөн гаргаж өгсөн төлөвлөгөө нь бол ерөөсөө бид нар дээр энэ 12 сая жил эхний 12 жилээр одоо ашиглах 85.7 сая тонны нөөцийг эхний 12 жилд ашиглана. 12 жилийн туршид наривчсан хайгуул хийгээд нөөц өсгөөд цаашдаа бол 35 жил энэ уурхайг ажилуулна гэсэн үндсэн одоо ийм техник эдийн засгийн үндэслэл боловсруулж ирсэн байж байгаа. Бид болсон бичиг баримтаар нь л одоо яг энэ хөшөөтийн нүүрсний уурхайтай холбоотой бүх мэдээллийг бол бид нэгтгэж бодож ярьж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар яг бид хөшөөтийн ордыг ашиглаж байгаа компани одоо татвар төлөлт яг үндсэн хөрөнгөнд бүртгэсэн тэр тоо бол хараахан алга. Тийм учраас бид нар бас судлаад эргүүлээд албан бичгээр өгчөө. Газраа бол бирж дээр хийсэн танилцуулганд 330 мянган га газартай гэж гаргуулсан байна гэнэ л дээ. Энтэй холбоотой ямар нэгэн тойноос үүдэж гарах. Хэдэн гад төлбөр төлдөг? За одоогийн ашигт малтуулын газар байгаа ашиглалтын 9 лиценз байгаа. 9 лиценз нийтдээ 2694 га газар дээр ашиглалтын лиценз авсан. Ашиглалтын зөвхөн лиценз нь бол ийм лиценз байгаа. Хайгуулын тоог нь бол энэ дээр бол яг бэлэн гаргаж ирэх би танд. Хайгуулын юунд лиценз бол жилийнхаа төлбөрөөр жилийн 1.1 хэд гээд нөгөө уртсан жилүүдээр төлөө явж байгаа. Энэ мэдээллийг харин нэгтгэхэд за тэр тоог наривчж гаргаж өгөө. Болцоо бол одоо гаргаад энэ уралдааны явуулж. Хариулах. Та асуултанд анхааралтай хандалтаа.
гишүүдийн тавьж байгаа асуултыг бичиж авч байгаад хин нэрээр төгөвшөө байхгүй тэг ямар асуулт байлаа би илүү асууад. Тэр асуултад авчих. Mas доошогоо өртөгтэй гэж бичсэн байгаа. Та нарын техник эдийн засгийн үндэслэлээр 64 мянган төгрөг буюу өнөөдрийн ханшаар $44 болчиход байна л да. Эндээс л хамаг юм эхэлж байгаа. Цаа талдаа тайлан тооцоо чинь $16 яваад байна шүү дээ. Наа талдаа болохоор 44-оор яваад байна. Манай татварын албан бүртгүүлж байгаа. Тэгэхээр энэ зөрөө хаашаа яваад байгаа гэдгийг би сонирхоод байна л да. Яагаад ийм хоёр ялгаатай байна гэдэг л асуулт байна. За хариулт байна. Мэдж байгаа юм байна уу? Техник эдийн засгийнхаа үндслэлээр тусгаснаар бол олборлсон нөөцний энд тээврийн зардалтайгаа тусгаж өгснөөрөө $44. Бүр яг хийлээр нэглэл нөхцөөр борлуулахаар тэгж тооцсон байна. Зүгээр өнөөдрийн тэр $16 гэдэг бол яг уурхай аман дээр олборлох одоо өөрийн өртөг байх болов уу гэж тэгж гарсан болоо даа гэж би бодож байна. $16,000 гэдэг нь. Тэр бол манай дэрээгүй тоо. За тодорхой хариулт байхгүй маань бодож байгаагаа хамаагүй хэлж болохгүй л дээ. Энэ талаар бас лавл тодруулаад гишүүдэд лавлгаа гаргаж хариулт өгөө. Эрдэнэ гишүү асууя. Гишүүдийн тавьж байгаа асуултыг анхаарал таана. За баярлалаа. Хариулаас. Тэгээ би өнөөдөр зөвөр энд асуух гэдэг зүйл нь юу гэхээр нэгдүгээр тодорхой асуулт тавиад бол энэ манай мэрэгжлийн байгууллагууд энэ одоо харьяалдаг хариуцдаг энэ төрлийн байгууллагууд бол хариулж чадахгүй байна уу? Үнэхээр ажилдаа ямар байдлаар ханддаг, ажлын хариуцлага нь ямар төвшөнд байгааг бол өнөөдөр зөвөр энэ асуулга дээр хинээрч хэлүүлтгүйг харагдаж шít. Татварын байгууллага нь аж ахуйн нэгжийнхаа зарлагыг мэддэг юм байна. Ашигт малтмын эргэлт газар нь судалгаа дүгнэлт төр хайгуул ашиглалтын одоо тэр талбай хэмжээгээ мэддэг юм байна. Ер нь нэг үл энд юм мэдж байгаа хүн сууж гэнэ үгүй ер нь надад төрч. Тэгээ лиценз зархаад мэддэг юм байна. Өөр юм мэддэг юм байна танаа байгууллагууд. Монгол орны энэ газрын баялаг, Монгол орны энэ газрын эвлээд байгаа баялагийг яаж хурдан хэн мөнгөтөөд нь хурдан тарааж өгөх үү гэдгээр мэддэг болохоос биш. Ер нь өөр ашигтай тооцоо судалгаатай эргээд одоо хариуцлага хяналтайгаар асуудал авч үзэж байгаа хариуцлагатай албан тушаалт юм байгаа мó байхгүй юм. Нэг л мундаг хэвлэл мэдээлэлээр телевизээр дугаар болохоор их л чухал юм яриа л гэдэг шүү дээ. Тэгээ яг амьдрал дээр бодит асуулт тавиад ирэхээр ингээд хариулах амт нэгч байхгүй. Хоёрдугаар өнөөдөр би хувийн компаниудын асуудлыг ярмааргүй байна. Энэ Монэко компанийн хувьд бол чадчихлаа шүү дээ. Болж л шүү дээ. Энэ таараа хийж чадахгүй ажлыг тэр хөрөнгөний мэргэжлэр гараад хийгээд явж лээ. Би бол энэ компани дэмжиж байна. Сайн байна. Таар аж ахуйн нэгж байгууллагуудаа гүйцээд бүрийн байгууллага чинь гүйцэж ажиллаж явах хэрэгтэй шүү дээ. Гүйцэж хяналтаа тавьж явах хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр аж ахуйн нэгжийн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Хаа хамаагүй улсын хурлын гишүүнээс та нар мэдээлэл аваад сууж шүү дээ. Харин мэдээлэлээр хангах байдлаа. Тийм учраас ийм байдлаар цаашдаа ажиллаад байх юм уу? Ер нь таар ажилдаа ямар дүгнэлт хийж байгаа юм бэ? Энэ ашигт малтмал гэдэг энэ олон жилийн эрүүл уруулыг ер нь хизээ зогсоох юм бэ? Ингээд энэ бандангаа утгаад яваад байх юм уу? Би өнөөдөр зүгээр хөшөөдийн нөөцний уурхаатай холбож ярьж байгаа юм биш шүү. Би харин хөшөөдийн нөөцний уурхааг ашиглаж байгаа компани би цаашаа бүр дэмжмээр байна. Яг нэг нь үгүй л. Хурдтай ажиллаж, сайн ажиллаж шүү. Таараас л илүү хурдтай л байна. Хяналтанд оруулж чадахгүй гон таарыг л хариуцлах шүү. Тийм учраас энэ цаашдаа энэ бандангаа хязгаар зогсоох юм бэ? Хизээ нэг аятайхан ажиллаа хийж сурах юм бэ гэдгийг би таанаас бүр зориуд зохиж асуумаар байна. Жижигхэн нэг одоо юу гэдэг нь гар дараа байгаа аж ахуйн нэгжүүд болохоор таар нэг янз бүрээр л ухаал түнхөөд л маажаар малтаал гэдэг юм байна лээ. Улс орны хэмжээнд улс орны эдийн засгт нөлөөлөх хэмжээний За. Ариун сан сайд